Казахстан улсад 2025 оны 11 сарын 9-нд зохиогдсон бүх насны бүжгийн спортын соло дэлхийн авраг шалгаруулах тэмцээнд Монголоо төлөөлсөн оролцсон тамирчид маань бас эх орондоо эргээд ирж байна. Тэгээд онгоцны буудлын дээр тосгож байна. За ерөнхийдөө сарны танго клубээс бол 2 оролцогч явсан. За хөвсгөлийн дамаг бүж клубээс бол 3 оролцогч явсан. За зүүн хараагийн Нэнси Дайс клубээс бас ингээд 3 оролцогч явсан байгаа. Тэгээд эдгээр оролцогчид маань ганцаг дүүрэн за алт мөнгө медальтай аваргын эзэд болоод эх орондоо хүрэлцэн ирж байна өнөөдөр. За мөн дээрээс нь 2022 оноос хойш олон улсын шүүгчээр урилгаар ажиллаж байгаа. За сарны танго клубын захирал Бочрал багш маань энэ удаа бас Монголоос анх удаа дэлхийн аварга гэдэг тэмцээнийг албан ёсны эрхтэй тэмцээнийг бас албан ёсоор Монголсаа төлөөлөн олон улсын шүүгчээр ажиллаа. Тэгээд шүүгчийн цаашдынх нь ажилд нь төв дэлхийн олон улсын тэмцээнд нь Монголоо төлөөж оролцож байгаа ажилд нь бас амжилт хүсье. Solo World Championship буюу бүх насны ганцаарсан дэлхийн авраг шалгалт тэмцээнд анх удаа Монгол улсын төлөөлөн бүжгийн спорт сонирхогч бүжигчид хүүхд залуучууд маань оролцоод ирлээ. Бид бүхэн маань маш сайхан амжилттай оролцлоо. 2025 оны 11 сарын 9-ний өдөр Казахстан улсад зохион байгуулагдсан Астана хотын Safari центрт болсон тэмцээнд амжилттай оролцоод ирлээ. За бид бүгдийн тэмцээнүүд маань бол Монгол улсын бүжгийн спортын хөгжилд бас томоохон өмтэй хувь нэмэр оруулж ийн гэж бас бодож байна. Анх удаа монголчууд байна соло төрөл буюу бүх насны соло дэлхийн авраг шалгалт тэмцээнд анх удаа оролцоод ирлээ. За ингээд Казахстаны Астана хотод зохион байгуулагдсан 2025 оны дэлхийн авраг шалгаруулах соло бүжгийн спортын тэмцээнд Сэлэн аймгийн Мансумын Нэнси Дайс клуб амжилттай оролцоод ирлээ. Тус насны 3 насны буюу ахлах дунд бага насны хүүхдүүд маань стандарт бүжгийн 1-2 бүжгийн төрлөөр ингэрээ алт мөнгө медагаад ирлээ. За ингээд тусал тэмцсэн багш нартай болон эцэгчүүдтэй маш их баярлаа. За ингээд яг тэр дэлхийн тавцсан дээр гарна гэсэн тэр мөрөөдлийг бол биелүүлээд ирж байгаадаа бол туйл их баяртай байна. Яг энэ тавцанг яг авъя гэсэн мөрөөдлийг бол яг багаасаа яг өөрөө болтгуулж хүсэж ирсэн. За энэ мөрөөдөлд бол хүрч чадсандаа баяртай байна. Илээ тэмцээл угаа гар нөгөө юу л угаа амар их сандарсан. Тэгээ тэмцээн дээр гараад бүжиглэхээр ингээд сандрах амар зүгээр бол тийм лээ. Тэгээд тэмцээн дээр гараад амар их догдолсон. Тэгээд бас гарах өдрөө амар их хүлээгээд тэгээ баг гарахгүй нөгөө тоон дээр бас гарчгаа сандраад байсан. За олон ерөөхдөө улсын хүүхдүүд өрсөлдсөн тий талбай дээр тэгээд 4-1 финалаас 2-1 финал тэгээд ерөөхдөө финал руугаа 6 шилдэг тамирчин дээрээ ороод ингээд ийм гоё медаль аваад ирсэн байна. Алтан медаль. Хэдэн медаль авсан юм? 3 медаль авсан шүү дээ. Гуруулаа алтан медаль. 5 медаль ирсэн үү? За. Намайг Бадмын Амина гэдэг би 8 настай 3 дугаар сургуульд явдаг. Тэгээ би алтан медаль авсандаа баяртай байна. Би уугаа медаль авахгүй гэж бодож байсан. Гэтэ алтан медаль авсан бол амар гоё яагаа. Solo World Championship дэлхийн аваргын тэмцээнд оролцоод 2 дугаар байранд орсондоо баяртай байна. 3 төрлийн тэмцээнд орсон. За ямар төрлөөр? Чача, самба, тэгээд жав гэдэг 3 төрлийн тэмцээнд орсон. Баяртай байна.